Хэлцэх асуудлын дарааллын дагуу 10 дугаар асуудал нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Хуралдааны дэгийн дагуу хэлцэж байгаа асуудлаар хурлын ороод хуралдах намын бүлгийн санал дүгнэлт гэсэн дарааллаар сонсно. Хурлын бүсчилсэн ороо хөгжлийн хорооны хурлаар хилцсэн тухайлсан санал дүгнэлтгүй. Одоо хуралдах намын бүлгүүдийн санал дүгнэлтийг сонсъё. Хуралдах Монгол Ардын намын бүлгийн санал дүгнэлтийг бүлгийн дарга их баяр танилцуулна. За та бүхэндээ дахин өдрийн мэндийг хүргье. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бус 5 дугаар хуралдаанаар хилцүүлэхээр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өргөн барьсан 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлдах Монгол Ардын намын бүлэг 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж хуралдааны дэгийн 13 дугаар зүйлийн 2 цаасны дагуу Монгол Ардын намын бүлгээс дараах саналыг гаргаж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 26 дугаар тогтоолоор нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан ба нэг хэрэгцээт төсөл арга хэмжээг тусган хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. Гэвч төлөвлөгөө батлагдах явцад холбогдох байгууллагуудаас хоцорж ирсэн санал төлөвлөгөөнд тусгагдаагүй боловч улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын төсөв хөрөнгө зураг төсөл нь батлагдан газрын асуудлыг шийдвэрлэх тухайн хүсэлтүүд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас ирсэн тул газрын тухай хуулийн 21(2)-ийн 1-р хэсгийг үндэслэн тус тогтоолын төслийг боловсруулж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хилцүүлэх зайлшгүй шаардлага тулгарчээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах Монгол Ардын намын бүлгийн төлөөлөгчдөөс тогтоолын төсөлд нэмэлтээр төсөл арга хэмжээ тусгуулах тухай нийт 71 байршлын 194.1 га газрыг нэмэгдүүлэхээр санал ирүүлсэн ба үүнээс 70 байршлын 193.9 га газрын төсөл арга хэмжээг өөрчлөлт оруулах тухай тогтоолд тусгах саналтай байна. Тогтоолын төсөлд газар зохион байгуулалтын чиглэлээр 29 байршлын 33.3 га газрын арга хэмжээ төлөвлөснөөс төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 11 байршлын 1168 га газрын эрхийг хэсэгчлэн болон бүхлээр нь хүчингүй болгох дуусгар болсон байршлуудад төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 2 байршлын 4 га газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх, дуудлага худалдааны зарчмаар шинээр эзэмшүүлэх ашиглуулахаар 15 байршлын 1744 га газар. Нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоохоор 1 байршлын 018 га газар. Хаанул дүүргийн 12 дугаар хороонд нөхөн сэргээлт хийх зорилтоор 50 га газар. 3. Нөхөх олгор олгон газар чөлөөлөх чиглэлээр 40 байршлын 10.68 га газрын арга хэмжээ төлөвлөснөөс шинээр баригдах барилга байгууламжийн газрыг чөлөөлөх 10 байршлын 95.95 га газар, автозам замын байгууламжийн газрыг чөлөөлөх 30 байршлын 14.73 га газар. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хилцүүлэхээр өргөн барьсан 25 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд бүлгийн хурлаас гарсан саналыг тусгаад нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хилцүүлэн батлахыг хуралдах Монгол Ардын намын бүлэг дэмжиж байгаа хэлье. Хуралдах Ардсан намын бүлэг тухайлсан саналгүй. Одоо намын бүлгээс гаргасан саналын томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт явуулахын өмнө төсөл өргөн баригч засаг даргын тамийн газар нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Монгол Ардын намын бүлгээс гаргасан саналыг хүлээж авч байгаа эсэх тал дээр санал сонсъё. Засаг даргын тамийн газрын дарга амгалаа.
За бүлэг дээр гарсан саналуудыг бол нийслэлийн засаг даргын тамгын газар болон газар зохион байгуулалтын албад судалж үзээд тусах боломжтой саналуудыг нь ялгаад ингээд бүлэгт өгсөн байгаа. Тэгээд тэр хүрээнд нь бол дэмжиж байгаа. Гормын санал мягмар төлөөлөгч. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Ардын намын бүлгээс газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг нийслэлийн засаг даргын тамгын газар зохион байгуулалтын алба хүлээж авах боломжтой гэж байгаа учраас бүхэлд нь дэмжиж гэдгээр санал хураалах гормын саналыг гаргаж байна. Мягмар төлөөлөгчийн гаргасан гормын саналыг дэмжиж гэсэн санаад болохоор санал хураалт. Санал хураалтанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар санал дэмжигдлээ. Одоо нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг унш танилцуулъя. Төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ын 1-18 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48-ын 1, 48-ын 2 дахь хэсэг, газрын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21-ийн 1 дахь хэсэг заалтыг тус үндэслэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоох нь 1. Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах хавсралтаар баталсангүй. 2. Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Бишкекийн Нямбатарт даалгасангүй. 3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг хурлын бүсэлсэн хөгжлийн хороо Ариун Туяад даалгасангүй. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулттай төлөөлөгч авъя. Асуулттай төлөөлөгч. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулттай төлөөлөгч алга байна. Саналтай төлөөлөгч авъя. Саналтай төлөөлөгч. Саналтай төлөөлөгч алга байна. Тогтоолын төсөлд бүлгийн саналаар редакц хийж орж байгаа учраас тогтоолын төслийг редакцийн засвартаагаар батлая гэсэн санааны томьёолоор санал хураалт. Уралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар тогтоол редакцийн засвартаагаар батлагдлаа.